Тэгэхээр энэ цаана энэ одоо 8 сар Видео бичлэг гэдгийг та бүхэн мэдж байгаа. За энэ жилийн тухайд бол одоо бид Баянхумар аймгийн Баах цагаан суманд одоо туршилт судалгааны хийж гүйцэтгэсэн гэдэг маань Оройтын одоо үндсэн шалтгаан бол ерөөсөө олон матууч таараад байна. Тэгэхээр бид нар бэлчээт байх модынхаа хорон матууч ажлын маань ерөөсөө яг зунгийн цаад үзсэн одоо юу хийж байгаа юм бэ? Одоо матыг жоолон ч гэсэн одоо хийжсэн одоо их сүмний гарц одоо шинэ нэмэгдэж энэ нэрээр одоо энэ хорны үндсэндээ жигсэн нийт унтаар авчиж юм бол 49.2 кг-нд хүрч байсан байна. За ингээд нядлаг. За Балартай аймгийн Чамрын сумын тухайд бол одоо нэг онцлог бол тухайн жил бэлтгэн нийлүүлсэн хорнууд нь одоо 10-аас 20% нь одоо хүрч байсан. Нөгөө талд нь бол одоо энэ доо энэ жилийн тухайд бид нэг 18 хоргонд хяналтын ядалгаа хийж үзсэн. За тэгэхэд үндсэндээ амьдын жингээр бол 45.8 хорго хоёрын одоо энэ харьцуулсан одоо энэ ядалгаа одоо хийж үзсэн юм байна. Хяналтын ядалгаа одоо махан судлалыг харуулсан байдалтайгаар байх жишээтэй. За энэ одоо 28 кг-тэй бодооцтой гэдэг бол юм зах зээл бэлтгэн нийлүүлж байгаа одоо ханаас одоо нэгэн чанар ингээд бодооцсон байдлах одоо махны хэмжээ ямар байдгийг, өөхний хэмжээ ямар байдгийг ясуудууд нь жид тархаж за нэг гадар хэсэгтэй одоо жоохон өөхөн хувь суусан байх жишээтэй. За та нар бүр ингээд наривчлал ажиллах юм бол махныхаас хоорондоо өөхөн сууж одоо нөгөө ийм өөхний халагдлалт үүссэн байх. Говийн түншлэл форумд оролцож байна. Ингээд энд оролцохдоо бол одоо манай цех шахмал түвшнийхаа талаар танилцуулсан байгаа. Ингээд шахмал түвшээ одоо манай заган ог хамгаалах зорилготойгоор шахмал түвшийг түвшний цехийг одоо байгуулж ажиллаад 10 гаруй жил болж байна. За ингээд шахмал түвшийг хийснээр одоо заган ог хамгаалж заг одоо бас аваа сайхан ургаж одоо загыгаа бас нэг гагаа зэрэг бас энэ институт төрчлийн хүрээнд хамгаалсан байгаа. Ингээд загийг хамгаалахад одоо маш одоо урамтай сайхан байсан. Энэ нь яагаад гэхээр зэрэг заган хамгаалгаад услаад унахаар тэн дотор байгаа ургамлууд сайхан ургаж одоо баян бүрд болох хэмжээний тийм сайхан ургамл ургад юм байна лээ. Одоо гоёо тэгэл эмийн ургамл төрүүлээрөө юм ургаж байгаа. Ингээд зэрэг услага энд маш их шаардлагатай юм байна гэж бид ойлгодог. Тэгээд ингээд зөөврийн устаа болохоор зэрэг тэр одоо байгаа орчин нь бол яг боломжийн хэмжээр ургаж байгаа. Тэгэхээр зэрэг одоо байгальд тэгтэлгийг хамгаалахад одоо хамгийн одоо хэрэгцээтэй юм бол энэ ус юм байна. Ийм учраас ус булаг шандыг одоо сайхан хамгаалаад ингээд байгаль орчноо сайхан хамгаалах юм бол энэ бас Монгол орны байгаль нөхөн сэргэх ийм боломжтой юм байна гэдгийг бид бас энэ түлшгийн хажуугаар ийм одоо бид гээд одоо үзэж мэдэж одоо ажиллаж байна. Өнөөдрийн сургалт форум маань маш үр дүнтэй. Өмнө одоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа одоо тайлан хэлэлцүүлсэн сайхан сургалт мэдээлэл болж байна. За Монголын унган байгалийн хүлцэл докторчлтыг ханхан төслийн хүрээнд манай сумд олон одоо үр дүнтэй ажлууд одоо хэрэгжлээ. За хамгийн нэгдүгээрт манад одоо 4 одоо төсөл хэрэгжсэн. За үүний
нэг нь одоо орлогын төсөл, 3 нь орлогын бус төслүүд хэрэгжсэн. За эдгээр маань бас сумдаан бол нэлээд үр дүнтэй ажлууд болж хэрэгжсэн. За Хийн голын Баян бүрдээ хамгаалын төсөл маань энэ иншүүрийн төсөлд одоо хамрагдаж тэдний 9 өөрсдийнхөө одоо тариалтыг дэмжин тэрнийг одоо боловсронгуй болгох жижиг одоо цехийн үйлдвэрлэл явуулах одоо энэ ажлыг одоо төслийн хүрээнд хийснээрээ онцлогтой одоо нутгийн брэнд одоо сав боглоо боодол бүхий одоо ийм бүтээгдэхүүнийг гарган ажиллаж байгаа. За Дашрангой Мазалай бас сургалтын төсөл маань бас амжилттай хэрэгжиж одоо хүүхэд олон нийтэд одоо байгаль орчны мэдээлэл түгэх ийм танхим одоо бий болсон. За үүнээс гадна тооротын хөх уулгдаг одоо орон нутгийн тус хамгаалтанд одоо газар нутгийг авах ажлыг иншүүрийн төслийн хүрээнд одоо төр захиргааны байгууллагатайгаа хамтран одоо хийж хэрэгжүүлснээр энэ их үр дүнтэй ажил болсон. За одоо энэ газар одоо хэрэгжих менежментийн төлөвлөгөө нь боловсруулагдсан. Одоо тэмдэгжүүлэлт одоо хийх ажил одоо хийгдээд ингээ явж байна. Ингээд цаашид бас одоо хамтран хийж хэрэгжүүлэх олон зүйл байгаад одоо талархан хүлээн авч байгаа.